кино үзэн суугтаа тавтай морил хүүхэд багчуудаа зориулаад нэгэн гайхалтай хүүхэлдэйн кино орууллаа. Лайк болон subscribe-аа заавал дараарай. Кинонд тоглодог өөртөө хит байгалийн чадвар байна гэж боддог нохой студиас алдагдаж улсын өөр нэг хэсэгт хүрч очино. Одоо тэр гэртээ хайрахын тулд хэцүү аяллыг туулах ёстой болно. Өнөөдөр бид 2008 оны Болт киноны өгүүлбэрийг хураангуйлан танилцуулна. Сэлвэрлигийн амьтны хорогдох байранд цагаан Швейцарын хончин нохой гүлэг амьдарч байсан бөгөөд Пини нэртэй бяцхан охин түүнийг үрчилж авч Болт гэж нэр өгдөг. 5 жилийн дараа Пини болон Болт өсч томорч голлуудын телевизийн шоуны одод болжээ. Тэдний цувралд Пинигийн эцэг аюултай хүмүүстэй нийлж нарийн төвөгтэй туршилтууд хийдэг эрдэмтэн болж тоглодог. Хамтрагчтайгаа асуудал гарч болзошгүйг урьдчилан мэдэрсэн тэрээр Болтын гэнийг өөрчилж охиноо хамгаалахын тулд хит байгалийн чадвар өгдөг. Тэр ангид Пини санаа зовсон царайтай аавынхаа дуудлага авах бөгөөд ажилдаа асуудал гарсан тул гэртээ ирэхгүй байхыг захирдаг. Энэ мессежийг маш сонин гэж үзсэн Пини барилгын оройд гарч технологийн дуран ашиглан доктор Калькогийн хэрэгжүүлэгчдтэйгээ хийж буй уулзалтыг, алдартай ногоон нүдтэй хүний уулзалтыг тагнадаг. Дурангийн тусламжтайгаар охины аав доктор Калькогийн хүмүүст баригдаж байцаагдаж байгааг тэд илрүүлдэг. Нэг тагнуул уулзалтын газраас явхад Пини болон Болт үүдийг хаана байгааг олох хүртэл чихэж ойртно. Гэтэл хоёул өрхөнд орж гарц үгүй газарт хоригдно. Гарц дээр хар машин гарч ирж тэдний зөв хурдтай гүйж ирэхэд Пинийг аврахын тулд Болт машин руу гүйж очиж хүчтэй толгоогоороо мөргөх бөгөөд машин нисч явна. Пини эргэлзсэн машин дээр очиж тухайн агентаас эмч хаана байгааг асуудаг боловч тэр хүн хэлэхгүй гэхэд Болт машиныг гүүрний оройгоос унган гэж занал хийлж эцэст нь Калькогийн байршил болвид гэдгийг хэлүүлдэг. Ногоон нүдтэй хүний тухай мэдээлэл авсны дараа Пини скутерт сум Болттой хамт Калькогийн хүмүүсийн хөөлтөөс цугтдаг. Цугтаж явахдаа Пини сканераа шалгаж болив руу явах нислэг 10 минутын дараа гарна гэдгийг олж мэддэг. Энэ мэдээлэлд үндэслэн охин Болттой хамт нисэх онгоцны буудлын руу явахаар шийдэх боловч тэд ойртох тусам нисэх онгоцнуудын нэгнээс хэд хэдэн мотоцикл гарч гудамжаар тэдний ардаас хөөдөг. Мөрдөгдөж явахдаа Болт болон Пини агуулгыг дамжин өнгөрч нохой хананд нүх гаргаж тэдгээр нүхээр хурдны замд үсэрдэг. Тэднийг салгахын тулд мотоцикл унсан нэг хүн соронзон бөмбөгийг идэвхжүүлэн түвшний ачаатай машины ард тал руу хаяна. Энийг харсан Пини Болтод бөмбөгийг авчрахыг хэлж өөрөө нисэх онгоцны буудлын руу үргэлжлүүлж явна. Нохой замын нөгөө тал руу үсрэн машины ардаас хөөж 30 секунд үлдэж байхад фрисби хэлбэрийн дэлбэдэг биеийг барьж чаддаг. Бөмбөг дэлбэрэхийн өмнө Болт хамгаалалтын хашаанаас харайн краны дэгэнд аваарч дүрслэгдэн явж байгаа галт тэрэгний дээр яг тогтдог. Нохой галт тэрэгний дээр гүйж байхад мушгиж яваа нисэх аппаратын нэг нь пулеметор буудахаар бэлтгэх боловч Болт лазерын туяагаараа нэг дохиогоор тухайн тээврийн хэрэгслийг унгаана. Тэр мөчид өөр нисэх аппарат гарч ирж нэг мотоциклийн жолоочийг буулгаж удирдлагатай буужин харуулна. Болт тус снарядаас цугтаж гүйж байхад 3 дахь аппарат өмнө нь гарч ирж тэрэн рүү чиглэнэ. Гэвч нохой сүүлийн мөчид харааснаар мотоциклийн буужин тухайн тээврийн хэрэгслийг цохиж дэлбэрэлтэй алга болно. Хурдны замд буцаж ирэхэд Болт бөмбөгийг мотоциклийн жолоочийн дуулга дээр хаяна. Жолооч зайлах гэж объектыг дээш хаяна. Гэвч дэлбэдэг бие хөлгүүдийн нэгэнд ороод лагер тэглэхэд дэлбэрдэг. Нисэх онгоцны буудалд хүрэхэд тэднийг олон зуун тээврийн хэрэгсэл булааж Болт хамгийн том чадвараар хэрэглэхэд хүргэдэг. Энэ нь бүх тээврийн хэрэгслийг агаарт дэлбэлж бүрэн устгадаг хэд хүчтэй хувцалт юм. Ингэж анги дуусч Пини Болтыг трейлерт авч явдаг. Орсны дараа үйлдвэрлэлийн багийнхан тайзыг задлж студи руу буцаж бичлэгийг нэвтрүүлэлтийн ажилтнуудтай хамт шинжилнэ. Засварлах өрөөнд найруулагч хэд хэдэн сценийн нэгэнд микрофон харагдсныг мэдэж багийнхандаа энэ алдааны тухай гомдол гаргаж эхэлдэг. Тэр мөчид сүлжээний хариуцлагатай хүмүүсийн нэг болох Минди Паркер гарч ирж найруулагчаас яагаад энэ чухал вэ гэж асуухад тэрээр Болт бүх зүйл бодит гэдэгт итгэж байх нь чухал. Тимээ байж тоглолтод сайн хэвээр байна гэж хариулна. Тайлбарласны дараа Минди энэ зүйлд санаа зовохын оронд хүн насны үзэгчдийг холдуулж шоугийн үнэлгээний оноог бууруулж байгаа үргэлж урьдчилан таамаглах боломжтой байгаа өгүүлбэрийг сайжруулахад хүчин зүйлсийг зориулах ёстой гэж хариулна. Трейлерт буцахад Пини дайснуудыг барьсны төлөө Болтыг магтаж байтал ээж нь ирж тэнийг гэртээ авч явдаг. Явхаасаа өмнө охин менежерээсээ нохойг гэртээ авч явахыг зөвшөөрөхийг гуйна. Гэвч агент хит хүйтэн хандаж нохой студиас гарч чадахгүй. Учир нь тэр бол бүх зүйл дүр эсгэл болохыг ойлгочихно гэж хэлнэ. Дотор нь Болт хэвтэж байхад тайзны муурнууд Пинийг авна гэж мэд дүр эсгэн тэнийг зовоодог. Энэ бүхэн бодит зүйл гэж итгэснийх нь учир тэнийг шоолоход зориулагдсан юм.
Шөнийн дундуур болт болон Пенни доктор Калькогийн лабораторид нэвтрэн ороход тухайн сценийг буулгахаар буцаж ирдэг. Орохдоо Пенни харуулуудыг сатааруулж байхад бол дулааны алсын харааг ашиглан сүүлийн харуулын зэвсгийг устгах замаар бүгдийг дайрдаг. Харуулуудыг шийдсэний дараа тэд доктор Калькогийн компьютерт нэвтэрч Пенни аавынхаа байршлыг хянахаар хэрэглэхийг оролдоно. Гэвч ногоон нүдтэй хүн яг л цагтаа ирж охинг барьдаг. Энэ үед найруулагч буулгалтыг зогсоож энэ анги урьдчилан таамаглах боломжгүй бөгөөд хүн насны үзэгчдийг амархан татаж болно гэж мэндэд сайрхана. Гэвч тэр эмэгтэй гайхшраагүй. Нөгөө талд болтыг тээврийн хайрцагт хийж ороочихсныг харсан Пенни сандарч тэн уруу очиод тайвшруулахыг оролдоно. Гэвч найруулагч тэнийг зогсоож бусад жүжигчдэд тэнийг барих болдог. Энэ үед Пеннигийн менежер гарч ирж болт бүх зүйл бодит гэдэгт итгэх нь маш чухал гэдгийг сануулна. Охин эцэстээ тэрний яриандаа захирагддаг. Нэгэн ажилтан гөлгийг трейлерт тавьсны дараа өмнөх 2 муур ирж түүний замыг хаана. Харин энэ удаа тэр зүхтах боломж ашиглан Пеннийг аврахаар оролддог. Хаана байгааг мэдэхгүй болт охиныг хайж студиор гүйдэг. Эцэст нь тусламж гуйсан чих хийхийг сонсдог боловч энэ нь хэрэгжүүлэлтийн редактор зарим таслалт хийж байсан нь болж таарна. Дуугарч байгаа ихийг хайж байхдаа болт цонхоор доктор Калькогийн бэлгэдлийг харж тэр рүү орохыг оролдоно. Гэвч шилэнд мөргсөн дор нь ухаан алдаж унана. Болт хөөсөн полистиролоор дүүрсэн хайрцагт унаж савлагч хайрцгийг битүүмжилж тээврийн машинд тавина. Нью-Йорк хүрэх урт аяллаа дараа тээврийн хашааны ажилтан бараа ирэмбэлж байхад болт сэрж хайрцаг доторх тэмцэлдэж эхэлнэ. Дотор юу байгааг мэдэхгүй тэр хүн хайрцгийг зүсгэд болт давхаж гарна. Эцэст нь чөлөөлөгдсөн нохой орон суугуудаар гүйж Пеннийг хайсаар байна. Хайлтын явцад болт доктор Калькогийн нэг хэрэгжүүлэгч шиг харагдах хүнийг харж дайрахаар бэлтгэнэ. Гэтэл хит хүчээр туртагны хашааг устгахыг оролдоход гацаж ундаг. Нөгөө тал руу гарч ирсний дараа бол тухайн хүний ардаас ухаан алдуулахыг оролдоно. Гэвч дахин ажиллахгүй. Тэр хүн доктор биш гэдгийг ойлгосон болт Пеннийг хайж гудамжаар гүйдэг. Эцэст нь тэрбээр Калико лабораторийн бэлгэдэлтэй машин олж Пенни жолоочтой хамт байна гэж бодон машиныг хөөж хөдөлж байгаа тээврийн хэрэгслийн өмнө зогсоод толгоогоороо мөргөх гин. Гэтэл жолооч тэнийг гудамжны дунд хараад аз босоход цагтаа галзуурч чаддаг. Пенни машинд байхгүй гэдгийг мэдсэний дараа болт хэсэг нохойн бүлэгтээ таарах хүртэл хайлтаа үргэлжлүүлж мэдээлэл авахар зогсно. Гэтэл ярилцаж байх үед нохойн эзэн нь дамуурыг ойрын хүзүүчэнд нь холбоход тэнийг дагаад гүйдэг. Яаравчлан зүхтэж явахдаа болт толгоогоо хашааны алга хоорондоос гаргаж барьдаг бөгөөд өөрийгөө чөлөөлөхийн тулд ганцыг нугалахыг оролддоо. Гэтэл дахин хит хүчин ажиллахгүй. Нохой чөлөөлөгдөхийг оролдож байтал хэсэг тагтаа гарч ирж яаж гарахыг тайлбарладаг. Чөлөөлөгдсөний дараа болт хөлдөө полистиролийн жижиг хэсэг байгааг олж чадварынхаа саармжуулж байна гэж таамаглана. Хөөснөөс ангиж ирсний дараа нохой тагтаануудаас ногоон нүдтэй хүнийг харсан эсхийг асуудаг. Гэвч шуудаар юу ч мэдэхгүй гэж хэлдэг. Доктор Калькогийг олох арга бодохдоо болт муурлагийн гэрийн тэжээвэр муурыг санаж тагтаануудаас ойр орчимд ямар нэг ёлт муур харсан эсхийг асуудаг. Нохой хичнээн илгэнэж байгааг ойлгосон тагтаанууд тэнийг Мэдтинс нэртэй мууранд хүргэнэ. Энэ муур тагтаануудын хоол тэжээлийн тал нь авч хамгаалалт үзүүлдэг. Тагтаанууд өшөөгөө авахын тулд тэнийг ашиглаж байгааг мэдэхгүй болт Пенни болон ногоон нүдтэй хүн хаана байгааг Мэдтинсээс асуудаг. Гэвч муур юуны тухай ярьж байгааг мэдэхгүй гэж давтсаар байна. Тагтаанууд нөхцөл байдлыг улам хөндрүүлж тэр мэддэг гэж хэлдэг. Мууранд ярьчихыг зорж болт тэнийг дамнуурын дээрээс хаяна гэж занл хийлдэг. Юу болж байгааг огт ойлгохгүй ч Мэдтинс нохойн хүзүүчдээр студийн хаягийг харж тэнийг Пенни хаана байгаа газар хүргэн гэж хэлнэ. Анумын газрын зургийг гартаа барин Мэдтинс тэд Нью-Йоркт байгаа бөгөөд эзнийгээ олохыг хүсвэл голиуд руу явах ёстой гэж хэлнэ. Муур явахыг хүссэн ч нохой хүзүүчийн дамуургаар чирдэг. Голиуд руу явах тээврийн хэрэгсэл хайж байхдаа тэрбээр Булангаас голиуд руу явах хол машин олж дулааны харааны тусламжтайгаар цоожийг хайлуулахыг оролдоно. Гэвч чадахгүй тэрбээр Мэдтинстэй хамт Дивандор хавчин тээврийн машинд нэвтэрдэг. Тайзан дээр Пенни ээжийнхээ цэнхэрт уйлж байхад менежер гарч ирж ток шоунд гарах боломж олсон гэж мэдэгддэг. Гэвч охин зөвхөн алдагдсан нохойнхоо тухай л бодно. Машинд байхад Мэдтинс болтын хэд байгалийн чадварт сонирхол нэмэгдсэн дүр эсгэж тэнийг сатааруулна. Гэтэл аль нэг объект ашиглан тэнийг гэмтээхийг хайдаг. Нохой чадвараараа сайрхаж байхад Мэдтинс лайк авч дайрахаар бэлтгэнэ. Гэтэл объектийн жингээр тохиороод бүхэл бүтэн полистирол хайрцгийг болт дээр унгана. Хөөс нь криптонит гэж бодсон нохой цочирдон машинаас мууранд хамт үсэрч гарна.
Босногийнхоо дараа муур болтын полистиролоос үндэслэлгүй айхыг ашиглаж нэг хэсгийг авч занал хийлдэг. Гэвч нохой тухайн объектыг маш амархан булааж авдаг. Сүүлийн удаа студид эдснээс хойш болтын ходоод годрох бөгөөд мууныг хоруулсан хэмээн буруутгаж эсрэг юм шаарддаг. Болт үлдэж үзэж байгаагүй гэдгийг ойлгосон Мэддэнс юу болж байгааг тайлбарлахыг оролдоно. Гэвч нохой итгэхгүй эсрэг юм гэж зориулсаар байна. Тэр бүгдийг огт ойлгохгүй гэдгийг мэдсэн Мэддэнс тэнийг хөдөлгөөнд машины хуаранд авч явдаг. Тэнд хэд хэдэн хүн хоол хийж байна. Хоол авахын тулд муур болтод гүссэн нохойн царай ашиглаж хүмүүсийг хоол өгөхийг ятгахыг заана. Илэрхийллийг сурсны дараа болт хэд хэдэн трейлерээр дайрч маш хөөрхөн гэж үзсэн хүмүүсээс амархан хоол авдаа. Хизээч ингэж гоё хоолгүй байсан Мэддэнс тэнд хэсэг байж болохгүй юу гэж асуудаг. Гэвч болт Пеннид аль болох хурдан хүрэх ёстой гэж хэлж маргаан хэлдэг. Тэд ярилцаж байхад нэгэн трейлерт амьдардаг Хомикрын хоёрыг харж тэр даруй болтыг таньддаг. Тэр байнга эцтэйгээ хамт телевизээр үздэг учраас Рено шоуны бүх улиралтыг үзсэн бөгөөд түүнийг хэлмэгдэж байдаг. Харсан бүхэн зүгээр л тоглолт байсныг мэдэхгүй ч гэсэн. Рено өөрийн шүтэгчтэй уулзах боломжоо алдахгүй гэж трейлерээс гарч болттой ярилцдаг. Хомик өөрийг нь таньж байгааг мэдсэн нохой Пеннийг алдснаа хэлж тусламж гуйдаг. Хамт дамнуурт очиод хөдөлгөөнд галт тэрэгт үсрэхэд бэлтгэж байхад Рено болтыг байнга шидэд хайрцагт харж байсан гэж дурдна. Энэ үед Мэддэнс хэсгүүдийг нийлүүлж нохой бол баатар биш, телевизийн шоуны нэг хэсэг гэдгийг ойлгодог. Яаравчилсан муур үннийг хэлж галт тэрэгт үсрэхийг зогсоохыг оролддоо. Гэвч аль нь сонсдоггүй. Болт хурдыг нь зөөлөвч болгохын тулд тэндэгт барьсан чандуурт 50 байдгаас өөрийгөө хараалгана. Гэвч юм төлөвлөснөөр болохгүй бөгөөд галт тэрэг бараг л тэднийг дайрдаг. Гамшигт буудлынхаа дараа Мэддэнс унахаас зайлсхийхийн тулд вагоны төгсгөлд байгаа шатны арал барина. Болт тэнийг аврахыг оролддоо. Гэвч чиний нэвч шатанд суугдаж унсан болт цул болж тэд хоёул галт тэрэгний гадна дүүжлэгдэж үлддэг. Яаравчилж муур вагон руу буцдаг. Харин ингэж явхад хоёр вагоныг холбосон гарал нь шатанд ороомолтон болтыг бүрэн гацааж орхидог. Тэр мөчид Мэддэнс шатыг вагонтой холбосон сүүлийн болт сулахыг харж байхыг оролддоо. Гэтэл Рено үнийг харж тэнийг дайрдаг. Муур тэнийг хаяхыг оролдож байна гэж боддог. Дорн шат вагонаас ирэн гарах бол шууд тэд тулганд ойртно. Гэвч сүүлийн мөчид болт сулахад 3-3-т хөдөлгөөнд галт тэрэгнээс унана. Уналтын дараа Мэддэнс мод авирч эцэст нь болтод тэрний туулсан бүх зүйл телевизийн шоуны нэг хэсэг байсан гэдгийг хэлнэ. Гэвч нохой итгэхгүй бөгөөд аяллаа үргэлжлүүлэхийн тулд буухыг хэлнэ. Мэддэнс энэ галзуурлыг үргэлжлүүлэхээс татгалзаж модны мөчөрт дамуургыг ороодог. Төвчээргүй нохой мааварт дахин буухыг хэлж дуулуургүй бол хэд хүчтэй хуцалтаа хэрэглэн гэж хэлнэ. Гэвч бүхэн хуурмаг гэдгийг аль хэдийн мэдсэн Мэддэнс угсанд санаа зовхгүй болж модон дээрх байрандаа байв. Тэр мөчид болт амлалтаа биелүүлж хуцаж эхэлнэ. Гэвч ердийн хуцалтал гарна. Муурт итгэхгүй хിവэр гараа ажиллана гэдэгт найдан хуцсаар байв. Гэвч энэ бүх дуу амьтны хяналтын машиныг татаж ирэн тэднийг барихаар ирдэг. Машиныг харсан Мэддэнс нохойг чимэвч хэлж мөчрөөс гарч цугтахыг оролддоо. Гэвч хорогдох газрын ажилтнууд цагдаа хурж ирж хоёулыг машинд хаана. Тэр мөчид шат авахаар явсан Рено тэднийг авч явсныг харж туслахыг оролдоно. Голливудад агент өөр цагаан Швейцарын хончин нохой үрчлэн авч болтыг олсон мэдээр дүр эсгэж Пеннийг тайзан дээр буцааж ирүүлэхийг оролддоо. Гэвч охин бараг тэр даруй тухайн нохой сургагдсан нохой болохоос өөрийнх нь тэжээвэр биш гэдгийг таньддаг. Энэ үед Минди хувцас солих өрөөнд ирж олон хүн ажилласаа халагдаж гэр бүлээ тэжээж чадахгүй болно гэж маргаж болтгүйгээр буулгавал яахгүй гэж Пеннийг ятгадаг. Машинд байхад Мэддэнс болтыг ятгахыг оролцсоор байв. Нохой тэднийг чөлөөлөхийн тулд тээврийн хэрэгслийн хаалгыг толгоогоороо мөргсөөр байв. Гэтэл ойролцоо даран болон гоё их толгойн өвдөлтөөс өөр юмч гарахгүй. Тэр мөчид Рено хаалганы цоожийг гаргаж хаалгыг онгойлгоно. Яг л болт дахин толгоогоороо мөргөх гэж байтал хаалга нээгддэг. Өөр нэг хөдөлгөөнд тээврийн хэрэгслээс унсны дараа нохой цоожийг өөрөө эвдсэн гэж боддог. Гэтэл Рено хаалгыг өөрөө нээсэн гэж хэлэхэд болт муур зүв байсан бөгөөд бүх амьдрал нь худал байсан гэдгийг эцэст нь ойлгодог. Болт ихэд урамгүй болж бүгдийг орхиод тэнд байхаар боддог. Гэвч Рено Мэддэнсийг хэн нэгэн аврах хэрэгтэй гэж маргаж үргэлжлүүлэхийг ятгана. Тогтсон хоёр хорогдох газар руу явж нэгэн ажилтан явж байгааг ашиглан хаалгаар орж чаддаг. Хязгаарлагдмал байдлаа мэдэрсэн болт болгоомжтой байхаар шийдэж Реногоос нохтуудыг тогтоохыг хүснэ. Тэгж Маначийг байраасаа холдуулдаг.
Ажилтнуудыг сатааруулах завсарт зам цэвэр болсныг ашиглан болт мэдтэнсийг чөлөөлөхийн тулд түүний байгаа тор руу гүйдэг. Чөлөөсөн дор тэр манаасан нохтын хэсэгт хурж дөнөө нохтын нэгийн аманд бараг орж байв. Тэгснийхээ дараа зүхтэж эхэлнэ. Болт болон мэдтэнстэй хамт гарах зүг гүйдэг. Харин ажилтан нөхөртөө хаалга хаахыг хашгирч байв. Гэтэл тэр мөчид Реногийн нулимс мөрийг гიშгэн хомитыг шууд хийн цилиндр руу хийн. Хий цилиндр зогсоолын талбай дах машинуудын зүг нисэх бөгөөд овоолго машинтай мөргөлдөхөд дэлбэрдэг. Зогтсны дараа 3 хөдөлгөөнт машинд өсөрч болт оршин тоглолтын хямралд ордог. Гэтэл мэдтэнс ердийн нохой байх нь ямар ч муурны мөрөөдөл гэж тайлбарлана. Тэр цагаас хойш мэдтэнс нохой амьдралын таашаалуудыг танилцуулж болт ердийн нохой шиг амьдрах санааг таалж эхэлнэ. Гойлуудад ойртох тусам мэдтэнс болт ердийн нохой болно гэсэн санаандаа баярлаж хамтдаа амьдрах зорилтоор картан хайрцаг бэлдэнэ. Үүнийг харсан болт үлдэж чадахгүй. Учир нь Пенни уруу буцах ёстой гэж хэлдэг. Ингэж мэдтэнсийг ихэд гунигтай болгоно. Хилгэнсэн муур Пенни жүжигчин бөгөөд тэрний туулсан юу ч бодит байгаагүй. Охин мэдэрсэн гэж боддог хайрч мөн бодит биш гэж хэлнэ. Болт Пенни өөр гэж хэлэхэд мэдтэнс уурлаж явахыг тушаана. Ингэж хоёр тусдаа болдог. Найзаа алдахад гунигтай ч хэд байгалийн нохой цаашаа явна. Пикапны ард тал дах хачааны хэсэгт суун явна. Ингэж мэдтэнс болон Рено ард нь үлдэж комик болтод юу болсон тухай асуудаг. Гэвч муур тэр ногоонуудтай хүнтэй ганцаараа үлдэхийг хүссэн гэж бодол хэлнэ. Энэ нь баатарлаг үйлдэл гэж бодсон Рено туслана гэдгийг хэлж найзаа асуудалтай ганцаар нүр тулуулж болохгүй гэдгийг хэлнэ. Гойлуудад хүрэхэд болт өөрийн хэлмэгдэж тагтаануудын өөр бүлэгтэй уулздаг. Студид хүрэх замаа олохын тулд тэднийг ашиглана. Эцэст нь тэр газарт хүрч Пеннийг олсон боловч болт охин өөртөө адил өөр нохойтой хамт байхыг харж орс илэгдсэн гэдгийг бүрэн урамшралгүй болоод студиас явдаг. Болт явж байхдаа буулгалт зогсоогдож мэдтэнс болон Рено хоёулт студид ирж охин тайзны гадна хэр гунигтай байгааг харна. Гадаа болт мууртай таарч чиний Пеннигийн мэдрэмжийн талаар зөв байсан гэж хэлнэ. Гэтэл мэдтэнс тэр явсны дараа юу харснаа хэлдэг. Дараагийн сценд тайзан дээр доктор Калькогийн Пеннийн аавыг занал хийгч тэр супернохойг дуудах бөгөөд орлогч хоёр нь сцений дундуур агентуудаас айж ухарч хідэн суурь дээр унаад студид гал гаргадаг. Гал тайзан даяар тарахад болт Пенни аюулт байгааг мэдэрч найзуудынхаа хамт тэнийг аврахаар студ руу буцаж гүйдэг. Газарт ойртох тусам нэгэн объект орцны дээр нурахаас унахаар болно. Рено тээврийн бөмбөрцгөөрөө барьдаг. Гэтэл бөмбөрцөг хагарч эхлэх бөгөөд мэдтэнс тэнийг бутлагдахаас өмнө гаргах ёстой болдог. Хомигийн бий болгосон зайны ачаар болт тайзанд орж Пенни утааны улмаас амьсгал хурааж байгааг сонсдог. Яаравчилж тэр охин уруу гүйхэд охин сэтгэл хөдлөлтөөр тэнийг тэрвэрдэг. Гэвч энэ мөч удаан үргэлжлэхгүй. Учир нь нурж байгаа газраас цухтах ёстой. Пенни маш сул тул болт гарах хүрэх дамургаараа чирж эхэлнэ. Гэтэл агааржуулалтын сууганд хүрэхэд охин бараг л амьгүй болж газарт унана. Цухтах боломж байсан ч болт тэнийг орхихоос татгалзаж хажуугаар нь хэвтэж цүүлийг нь хүлээдэг. Гэтэл тэр хэвтэж байхад суугаар дуу гүрдэг нь ойлгогдно. Ингэж сүүлчийн хід хүчтэй хуцалтаа гаргахаар шийднэ. Тэр сууг өмнө зогсч ядрах хүртлээр хуцна. Гадна талд бүгд хуцаж байгааг сонсдог тул галаас хамгаалагчид тэдний байгаа газрыг тодорхойлж чадна. Болт ядрах хүртлээр хуцсны дараа хэсэг хугацааны дараа бүрэн ухаан алдан аль хэдийн цагаан эмнэлгийн машинд Пенни болон түүний ээжтэй хамт сэрдэг. Босон зүйлд гашуудаж байхад бизнесмен гарч ирж энэ зүйлийг ашиглаж карьераа дэмжих боломжийг хэрхэн ашиглах талаар ярьж эхэлнэ. Ингэж эмэгтэйг бүрэн уурлуулж сануулна. Тэрбээр тухайн хүнийг цагаан эмнэлгийн машинаас хөөж гарган студид хизээж буцахгүй гэж хэлэн тоглолтын амьдралаас бүрмсэн татгалзна. Пенни явсны дараа шоу өөр жүжигчин тавьж гал гарсан учраас шархтлынхаа улмаас гадаад байдлаа хിവэр хадгалж чадаагүй гэж шалтгаална. Шинэ жүжигчин Калькогийн тэнийг хизээж таних боломжгүй гэдэгт баяртай байна. Гэтэл муу итгээд шийдлийн мөчөд гарч ирэн хорлох бэлтгэлтэй. Энэ үед болтыг орлсон нохой лазерын туяагаараа шприцийг устгаж ногоонуудтай хүнд дайрдаг. Дэлгэцийн нөгөө талд Пеннигийн ээж телевизорыг унтраах бөгөөд болт мэдтэнс болон Рено гэрийн амьдралын гайхамшгуудыг эдэлдэг. За манайхан кино таалагдсан бол лайк болон subscribe заавал дараарай. Дараа дахин гой гой кинонууд оруулах болно.